Hi guys. Бичлэгтэй тавтай марил. Тэгээ би анх удаа ингэж байгаа бичлэгээ хийж үзэх чинь. Тэгээд орон дээрээсээ анх удаа хов барьж үзэх чинь аа. Бүгдээрээ хамтдаа ганц бие там гэдэг нэвтрүүлгийн талаар миний төрсөн сэтгэлийг сонсцгоё. Тэгэл би зүгээр ингээ найстаа ингээ хов барьж байгаа юм шиг ярин зэ. За би одоо та бүхэнд өөртөө таалагдсан амар хөөрхөн санагдсан нэмэгтэй заяо. Хоёр нэмэгтэй. Тэрний нэг нь болохоор Жион. Бүр үнэхээр хөөрхөн байсан шүү дээ. Бүр үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд залуучуудынхаа одоо юу гэдэг чинь нүд нь яатсан гэж би бодсон заяо. Бүр харахаар л бүр үнэхээр гүнж заяо. Үнэхээр хөөрхөн. Тэгээд ингээд харилцааны хувьд тэр ингээд өөрийнхөө одоо ингээд жоохон бага ярьдаг болохоос биш. Ер нь бол тийм нэг гүнж охин байсан байхгүй юу? Тэг хүмүүсийнх нь бүр ингээ ихтэй хүмүүс хам царай нь бүр биш нүд нь яаж ижилт юм бол гэж би бодсон. За ийм хөөрхөн юмтай багтчихаа. Яагаад тэдний царай нүдэнд нь тусахгүй байгаа юм болоо гэж би бодсон. Тэгээд бас нэг эмэгтэй дахиад нэг краш болохоор мэдээж Шиян бүр өөдөө та нар мэдэн шүү дээ энэ охин ч угаасаа продюс 100 биш продюс 48-д оролцож байсан. Тэгээд Эзэн Вон хамтлагт одоо орхоод өгсөн дээ. Тэгээд энэ охин байдаг шүү дээ. Тэгэл энэ охин бүр надад амар таалагдсан заяа. Бүр инээж байгаа тэр царай тэгэл ямар нэгэн байдалд ингээд орж байгаа. Тэгээд тэрнийхэн хариу үйлдэл юм уу надад тийм амар тийм red flag охин бол харагдаагүй заяа. Ер нь бол амар тийм cool охин байсан. Үнэхээр хөөрхөн мөртлөө тийм pick me намаа нэг ингээд гэсэн тийм охин бол байгаагүй. Тэгээ энэ хүний царай тэр нүд шүүд юу юмдээ нүур ам нүртэл ямар гоё гэж би бодсон. Тэгсэн чинь тэгтээ яг сүүлийн үед нөө TikTok дээр энэ охиныг бүр ингээд эрүүнийхөө энэ ясыг ингүүд ингээд одоо тайруулаад ингээд авсан байна. Октийн одоо солонгос октийн энэ beauty стандарт чинь бүр ингээд яатсан юм бэ? Яагаад энийг ингэ тайруулаад байгаа юм бэ? Ингээ байгаад нүртэл хөөрөх штеп гэж мэгэл заяо. Амар их TikTok дээр тийм хөвчлэнүүд зөндөө явсан. Бүр ялангуяа бүр Шияны биш зургийг ингэж ангуудаа хойно ингэж ингээд тавингуудаа бичсэн тиймэрхүү бичлэгнүүд амар яваадсан. Тэгээд тийм байсан ч байгаагүй шүү дээ. Энэ охин өөртөө амар ачаад байгаа сте. Тэгэл тийм дээрээс нь энэ октоодын хамрыг та нар ингээ яагаад байгаа юм аа та. Хам нь яагаад юм нарийнхан бүртлээ юм шүмбөр ийм бүрээ байгаа даа ингэж мэгээ. За тиймэрхүү юм зөндөө байгаадсэн. Тэгээ би бүр хүн чадчих гэж бодож байна. Тэр мөнгө хич одоо тий тэр нэг ганц нэг одоо хамрын мэслэлт юм уу юуны мэслэлт орох тэр мөнгө чинь бас тэгэл хөөрхөн шүү дээ. Тэгэл чадчих хүн өөртөө амар арчаатай юм гэж би хэлж байна. Тэгээд энэ эмэгтэй чүүдээ би эхнээсний нэг ингээд ярьж ирчи. Тэгээд би анх энэ Южин гэдэг охиныг би бүр ямар хөөрхөн охин бэ гэж би харсан. Гэхдээ яг ёс дундаа энэ охиныг үнэлэх хөдөлгөмж минь бүр ингээд амар буурсан. Яагаад тэгэхээр бүр ингээд та нар угаасаа харсан шүү дээ. Сүүлд нөгөө тэр бүр яагаад байгаа юм тэр нэг савлуурн дээр ганцаараа тоглож моглоод бүр нэг юм нэг яагаад ингэж юу гэж бүр бодохоор нэг сонио үйлдэл гаргасан тий. Тэрнээс ч би ингээд ямар сонио охин бэ гэдэг болсон. Ер нь бол уг нь энэ охин амар хөөрхөн охин ямар хөөрхөн нэ ямар гоё эерэг охин бэ гэж бодоод амар талт малд нь ороод тэ миний юу жин гэж бодчихсон ч байхгүй. Гэтэ цаашаа юу болох мэдгүй байна. За тэгээ заяа. Би та нарт хэлээ бүр миний хамгийн дургу байсан юмхтэй бол Минсол гэдэг энэ охин. Яагаад юм бэ гэсэн чинь ямар нэг охин ингээл хөөрхөн мөрхөн үйлдэл гаргаад ингээл одоо тэр тухайн энэ охинтой энэ охины одоо дуртай байгаа залуутай жоохон нэр холбогдох гээд байгаа охтууд руу шууд ингээд юм ярингууд нь үдсэн ингээл муу хараал ингэж мингээл за бүр нэг яриаг нь бүр албаар чи тийм юм биш үү тэрийг хэлчих ингэнийг хэлчих ингэ бүр ингээд амар өдөөд байгаа юм уу яагаад байгаа бүр тэр нь бүр надад амар хогийн юм ингээд муухай санагдсан заяа. Энэ охины одоо ямар ч тач надад бол энэ охин тийм нэг зүү төрлийн одоо охин санагдаагүй. Тийм нэг гоё охин санагдаагүй. Тийм нэг тэгэл угаасаа л үерхэгчгүй анх удаа уулзаад бүгдээрээ л нэг шохорох нь ойлгомжтой штэ. Тэгэхээр юм багтчаа. Тэрийг нь ойлгохгүй шууд ингээл наа чи бараг минийх гэд ингээд байгаа үйлдэл нь амар тэнэг санагдсан.
Тэгээд бүр энэ охины би бүр ёо дахиад шин залуу ирээд бүр энэтэй бүр хайрын романс үүсгэсэй гэж би бодож байна. Энэ бол үнэхээр Ян бол үнэхээр хөрх охин бүр ёо үнэхээр хөрх охин. Нэг краш минь. Тэгээд Ким Хэжин гэдэг энэ охин бүр миний хувьд ямар гоё бит ямар хөөрхөн байж ямар даруухан юм бэ л гэж бодсон. Танаас тийг санагдаагүй юу? Ийм хөөрхөн биш дээ. Бүр ингээд амар моделийн биетэй. Тэгээ бүр таад тэр нөгөө нэг усан дээгүүр ингээд алхдаг. Тэгээ залуучууд тусалдаг тэр тэмцээн дээр энэ охины та нар биеийг нь харсан уу? Ямар гоё таацтай охин байсан бэ? Тий. Тэгээ энэ охины биеийг нь хараад би бүр вау. Ийм байж ч тий ямар тийм хамраас өгсөн ч өмнө нэг тийм муухай зам байж болно да хүнд. Тэсэн тийм зам байгаад болохоор би бүр ямар даруухан юм бэ л гэж бодсон. Тий Арины хувьд болохоор штэ. Арины болохоор надад амар хөөрхөн санагдсан. Тэг бас амар даруухан байсан. Тэг ерөөсөө тийм нэх ярьдаггүй. Ийм төв. Ингээл байж байгаа бахан. Гэтэ тийм нэг ингээл байж байгаа мөртлөө юм хороо хөтөд идчихтэй. Тийм бол биш заяа. Ингээл байдаг. Гэтэ амар гоо зүг. Шууд ингээд би энэ хүний ингээд харж байгаа. Энтэй ингээд ирээдүйд ингээд болцоо гэж чинь. Диваж нэлээ явах гэж чинь гэдгээ бүр ингээд амар гоё илэрхийлж чаддаг тийм. Үнэхээр гоё охин. Хэлэх гэднээ хэлснээ хэлждэг. Тэгээд шал ял тийм яриа байхгүй. Тийм амар гоё охин. Ийм гоё охин. Тэгээд өөр хэнийг ярьж яриаг байна. Шианы хувьд болохоор угаасаа л миний краш. Ирээдүйд юу болох нь ойлгомжгүй. Гэтэ би энийг одоо дахиж ярих. Бүр тэвүүтэй бүр ингээл гоё романс үсгий цаашаа үерхээсэй гэж амар хүсэж байна заяа. Яг л тэв болохоор миний краш. Эрэгтэй краш. За, одоо болохоор эрэгтэй хүмүүсийг яриа заяа. За би та бүхэнд энэ Жүнсоогоос эхлээд яриа гэж бодож байна. Йоо, энэ залуу болохоор үнэхээр тийм нэг гоё залуу байсан заяа. Анханасаа л бүр октод ингээл бүгдээрээ суудсан байсан чинь анханасаа энэ залуу гарч ирдэг бүр ингээ нэг анимийн дүр шигтэй бүр ингээд царай марай нэг хүсний цэцэлт би хаа маань бүр яа гэдэг хаан тий амар тийм анимийн дүр шиг санагдсан надад. Тэгэл энэ залуу би бүр амар тийм гоё залуу юм болов уу гэж бодсон чинь гэтээ яг тухгүй байдал байж чаддаггүй тийм хүрэл төлийн хүн юм бэлээ. Тэгээд яг уу гэтээ Минсолтэй буцаад ингээд очиж байгаа надад жоохон тийм сонир санагдсан. Гэтээ тийм гэрэг гэдэг чинь тий уусаал тэгэрээ бол энэ нь бол энэ тэгэл гэж тийг санагдсан. Энэ залуу болохоор жоохон нэг 4 билүү 5 ширхэг ингээд 4 шоколад авсан юм аа. Хамгийн сүүл 4 шоколад авснаас хойш шууд ийм болсон санагдсан надад. Тэнгүүтээ хэнийг би угаасаа чамаа сонгоогүй штэ гэж мэгэл надад тийм тэрдэл айгу жоохон сонио санагдсан. За уучлаарай энэ доор ингээд бахан гадаад хүмүүс ингээд хоорондоо ярьж байгаа амар яриа сонсогд юм аа. За Тэвогийн хувьд л штэ. Энэ бол миний угаасаа краш заяа. Эрэгтэй хүнд байх бүр амар гоё зан чанаруудыг бүр тийм альфа зан чанарыг агуулсан гоё залуу шиг санагдсан. Дээрээс нь царай би хагийн хувьд ч гэсэн амар тийм гоё булчинтай тэгээд амар гоё залуу байсан. Энэ залуугууд бүр үнэхээр ярих юм байхгүй. Яг гоо амар ярьдаг санагдсан заяа. Анхандаа бол угаасаа жоохон ямар яриа юм бэ гэж бодсон за. Гэхдээ хэл гэсэн амар шууд хэлждэг. Амар иршүүд альфа стачгийн сан нанжа гэдэг шиг бүр альфа тийм гоё залуу байсан. Дунхуугийн хувьд болохоор штэ би бүр энэ залуу ямар яриа муутай юм бэ л гэж бодсон. Эсвэл за хүн л угаасаа өөрөлдөө гэхдээ амар тийм ерөөсөө юм ярьдаггүй ингээд инээдэгчгүй бараг ингээл байж байгаа. Тэгээд жоохон тийм нэг эсвэл бие бариад байгаа юм уу эсвэл хувь хүн нь ингээд дараачаас одоо дараачийн одоо ангиуд дээр бүр энэ хүн бүр ингээд өөрөө эвдлээд ч юм уу эсвэл хувь доторх хүн нь ерөөс харагддаггүй хүн гэх юм уу тэр хүн доторх хүнээ ингээд харуулсаа гэж би бэмэр бодсон. За дараач нь болохоор Тэйван яа би тэгтээ яагаад энэ хүн ийм байгаа юм бол гэж бодсон. Яагаад ч энэ залуу надад тийм амар тийм нэг юу гэмээр ч юм дэ ингээд ямар түлэн юм бэ гэдэг чинь нөгөө нэг би бол зарим найзуудтайгаа ингээл охин найрч чаддаггүй ч юм уу эсвэл нэг эмэгтэй хүнтэй ингээд яриа өнүүлж чаддаггүй найзгаа чи ямар түлэн юм бэ гэдэг тэгэхгүй юу. Чи өсөө биш төмс юм бэ төмс стоочлаарай. Тэгээ би ингээд яагаад өөрийгөө илэрхийлж чадахгүй юм болоо гэж би бодсон. Тэгээ амар жүжиглдэг амар мундаг залуу байсан шүү дээ. Тэгээд яагаад
тэг чадахгүй байгаа юм болоо гэж бодсон. Тэг жоохон харамсмаар байсан. Тэгээд энэ залуу гоё дүүрээ өөрийнхөө ингээд бүр ингээд гаргаасаа гэж утсан. Гэтэ энэ залуу яг өөртөө таалагдсан тэр охиндоо миний краш тэр охинд ингээд амар туслаад тэгж ингээд кэрлж байгаа надад амар гоё санагдсан. За тэгэл хамгийн сүүлийнх нь манай шиянтай ингээл жогороод исэн залуу байгаа штий. Энэ залуу болохоор надад бас за яг угаасаа гэтээ шияныг жоохон тийм гомдоосон юм шиг санагдсан байхгүй юу. Хамгийн сүүлд би энэ охиныг одоо энэ охиныг ингээд жоохон харж байгаа гэж мэгээд Южин лөө ингээд зааж магаал. Тэнгүүд нь шууд шиян ингээд уг нь энэ залууд ингээд илүү татагтаад байгаа мөртлөө би тэгвэл тэв гэл ингээд хэлж мэлэлтэй. Надаа энэ залуу жоохон өөрийнхөө тийм боломжоо ч юм алдсан юм шиг санагдсан. Миний хөөрхөн шияныг алдсан шиг санагдсан да. Яа бүр миний холцсон гэдэг те. Ямар тач энэ залуугийн за яг хөө тийм ч муу залуу санагдаагүй. Гэтэл миний шияныг алдсан шиг санагдсан. Гэтэ энэ залуу тийм муу залуу байгаагүй. Гэтэ надад яг 2 эсвэл 3-т миний энд орж байгаа дөрүүдээс 2 юм уу эсвэл 3-т орохоор 4 байсан. Тэгээ угаасаа таад дараа нь ямархуу тийм хүмүүс орж ирэх нь харсан бах. Тэгэл угаасаа өөр гойгоо залуучууд орж ирээд миний хөөрхөн Жионыг миний хөөрхөн Жионыг бүр хөөрхөн гэдгийг бүр мэдрүүлээсэй гэж амар хүсэж байна. Жион үнэхээр хөөрхөн охин байсан. Тэгээд та үзэж амжаагүй үзээрэй. Тэгээд миний энэ бол зөвхөн миний л сэтгэл байлаа. Тэгээд та бүхэнд ямар санагдсан бэ? Тэгээд надтай санал нийлсэн тийм зөвлөсүүд байвал тоотлын комент хэсгээр бичээрэй. Тэгээд анх удаа би имжлэг хийж ин тэгээд хэрэг таалагдвал та бүхэн лайк болон subscribe дараарай. Тэгээд дарж амжааг бол дараарай. Дарахыг хүсэхгүй байсан бол яах вэ? Тэгээд тийм ээ. Тэгээд дараа шимжлэгээр олцъя. Bye bye. Тийм. Би дараа шимжлэхүүд хэрвээ энэ үнэхээр гоё ингээд та бүхэн таалагдж байвал иймэрхүү төрлийн бичлэгнүүд оруулж болно шүү.